Voice of the Desert буюу цөлийн дуу хоолой санаачлагын нээлттэй худалдаа үйлдвэрийн үндэсний танхимд боллоо. Цөлжилтийн асуудалд олон нийтийн анхаарлыг татах улмаар ойлголт оролцоог нэмэгдүүлэх зорилготой спорт, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийг нэгтгэсэн Монгол улсын санаачлага юм а. Мөн ирэх 8 дугаар сард Монгол улсад болох нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг урлыг ухацсан томоохон санаачлага. Өнөөдөр дэлхийн хэмжээнд цөлжилт газрын доройд уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа хамгийн ноцтой сорилтуудын нэг. Манай улсын газар нутгийн 70% цөлжилтөнд өртсөн. Цөлжилтийг бууруулах зохистой харьцааг бий болгоход дан ганц нэг улсын асуудал бус дэлхийн нийтийн асуудал болсон учраас энэ удаагийн санаачлагыг цөлийн дуу хоолой гэж нэрлэжээ. Цөлийн дуу хоолой энэ Төв Азийн авраг том цөлүүдээр 74 хоногийн турш 17,000 км зам туулж аялах юм байна. За энэ зүгээр нэг аялал биш. Энэ маань энэ Төв Азийн цөллүүдийн өнөөдрийн нөхцөл байдал, цөлжилт хэрхэн тэлж хүрээгээ тэлж байгаа. Төв Азийн ард түмнүүдийн зарим хэсэг нь энэ цөлжилтийг боломж болгон ашиглаж энергийн хөөсөр болгож байгаа. Мөн цөлжилтийн ногоон хэрэм барьж цөлжилтийг сааруулж байгаа. Цөлийг ногоон бүс болгож байгаа сайн туршлагууд байгаа. Мөн зарим газар бол одоо цөлжилтөнд бууж өгсөн байдалтай байгаа. Тэгээд дээр нь цөлжилт гэдэг бол өнөөдөр хүн төрөлхтний өмнө ганц Монгол улс юм биш, хүн төрөлхтний өмнө тулгамдсан ноц. Анхаарах зайлшгүй шаардлагатай ноцтой асуудал болж хөвөрсөн байгаа. Одоогоор өмнөд хөршийн бүгд найрамдах Хятад улсын нөхдүүд маань ямар ч байсан оролцохоор санаа бодлоо илэрхийлсэн байгаа. Бид нар маань ингээд эндээс Монголоос нэг 13 гаруй явчихна. За Хятадын нутгаар нэг 30 гаруй хоног явна. Харин Төв Азийн том цөлүүч нь ихэнх нь Хятад байгаа шүү дээ. За тэгээд Казак, Киргиз, Узбек, Туркмен зэрэг орны залуучууд очсон газар болгон энэ цөлжилтийн эсрэг манай энэ гаргаж байгаа Монгол улсын гаргаж байгаа санаачлагыг дэмжиж хөдөлгөөнд нэгдэх байх гэж бодож байна. Улс COP17-г хуурай бүс нутаг талхаар говь цөл бэлчээрийн экосистемийн ирээдүйн төлөөх дэлхийн хэмжээний шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх боломж гэж харж байгаамаа. Энэ зорилгын хүрээнд Монгол улс талхаарын төлөвлөгөө буюу Step Action Agenda-г дэвшүүлж байна. Энэ бол зөвхөн Монгол улсын бодлогын баримжаа биш, хуурай бүс талхаар говь цөлийн экосистемийн ирээдүйн төлөө улс орнууд, шинжлэх ухаан, хувийн хвшил, иргэний нийгэм, залуучууд олон улсын түншүүдийг нэгтгэх хамтын ажиллагааны шинэ уриалга болж байна. Бэлчээрийн тогтвортой менежмент, улс ба газрын нэгдсэн удирдлага, байгаль суурилсан шийдэл, нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалт, орон нутгийн иргэдийн оролцоог нэгтгэсэн ийм цогц хандлага нь цөлжилттэй тэмцэх ирээдүйн бодлогын үндсийн чиглэл байх ёстой. Цөлийн дуу хоолой санаачлах нь энэхүү бодлогыг шинжлэх ухаан, соёл, спорт, залуучуудын оролцоогоор дамжуулан олон нийт, олон улс COP17-гийн түншүүдэд хүргэх чухал платформ байх ёстой гэж харж байна. Санаачлага нь Монголын говь Төв Азийн цөл, Казахстаны талхаар, Памирын өндөрлөг, Каракум, Кизилкум зэрэг Евразийн хуурай бүс нутгийг холбосон хамтын ажиллагааны гүр болно гэж төслийн баг үзсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар Монгол орны 120.3 сая га талбай цөлжилтөөс үүдэн доройтсон гэж үзэж байна. Үүнээс нэг хүчтэй 18.6%-ийг эзлэж байгаамаа. Жишээ нь Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь Сүмбэр, Говь Алтай, Баян Онгор, Өвөр ханга, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70% нь цөлжилт газрын доройтолд өртжээ. Дэлхийн одоо жишг гэж би цөлжилтийг үнэлэг, энэ жишгийн дагуу тогтоосон байдаг. Тэрнээс хойш 4 удаа үнэлгээ хийгдсэн. Энэ 10 хэдэн жилийн 4 жилийн одоо судалгааны үр дүнг нэгтгэхэд Монгол орны цөлжилтийн үндэсний атлас гэх томоохон бүтээл гарсан байдаг. Тэгээд энэс хойш яг энэ судалгааны үр дүнд бол Монгол орны хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 77.8% цөлжилсөн байна гэж энэ олон улсын ангиллалын дагуу сул, дунд, хүчтэй, нэн хүчтэй гэж ингэж ангилсан байдаг. За энэ ангиллалын дагуу Монгол орны хэмжээ цаашдаа цөлжилт маань нэлээд аюул учрах нэ гэдэг ийм дүгнэлт бол гарсан байдیں۔ Энэ юунаас холбоотой вэ гэхээр Монгол орн бол газар зүйн байрлалын хувьд далай тэнгисээс их халслагдсан. Хойд мөсөн далайгаас 5,000 км, дундад тэнгисээс 5,000, хойд мөсөн далайгаас 3,800 км, номхон далайгаас 1,600 км юм зайтай хуурай өндөрлөг, тэгээд далайн түвшнээс дээш 1,500 метр өндөрт оршдог. Энэ байршил нь бол
Монгол орны хэмжээнд цаашдаа хуурайш хандлага нэлээд игдэх юм байна гэсэн юм дүгнэлт гарсан. Цөлийг яаж ашигтай байдлаар өөрснө ашиглаж яах вэ гэдэг ийм одоо дуу хоолойг конвенцийн хүрээндээ хамтран ажиллах байгууллагуудад танилцуулах ийм ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт бид нар энэ цөлжтэй тэмцэх чиглэлээр Төв Азийн хэмжээнд ямар арга туршлагууд байна? Энийг Монгол оронд хэрэгжүүлж болох эсэх асуудал дээр дүгнэлт хийх. Тэгээ энэ хүрээндээ бид нар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх ийм 2-3 чиглэлээр одоо бид нар энэ цөлийн дуу хоолой санаачлагыг дэвшүүлэн ажиллаж байгаамаа. Хамтын хариуцлага ногоон ихтгэлцэл бодит шийдэл бүхий цөлийн дуу хоолойн дээрх бодлогыг шинжлэх ухаан, соёл, спорт залуучуудаар дамжуулан олон нийт олон улс COP17-гийн түншүүдэд таниулах чухал давцсан болох юм. Мөн Тербмод үндэсний хөдөлгөөн, ногоон хөгжлийн бодлого, газрын дороотлыг бууруулах зорилтууд, байгальд суурилсан шийдлүүдийг нийтэд ойлгомжтой, олон улсад хүртээмжтэй хүргэх юм а. Санаачлагт төр засаг эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл, хувийн хөвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, залуучууд нэгдэж хамтран ажиллахыг ерөнхийлөгч уриаллаа.